За өнөөдөр Монгол Улсын зам тээврийн сайд, дэлгэр сайхан сайд маань Гашуун Сухбат бомт дээр ажиллаж байна. За ингээ энэ ажлын хүрээнд бол Монголын төмөр зам компани Гашуун Сухбат өртөө Гашуун Сухбат шилжүүлэх ажих терминал дээр ажиллаа. За шилжүүлэх ажих терминалын хувьд бол 5-7 бүлэг ордоос ачсан экспортын нүүрсийг биржээр арилжаасан болон за Монголын төмөр зам China Energy-гийн байгуулсан урт хугацааны гэрээний нүүрсийг одоо бид төмөр замаар тээвэрлэн авчираад Гашуун Сухбат шилжүүлэх ажих терминал дээр автомашин руу шилжүүлэн ачаад ингээд одоо экспортын тээврийг зохион байгуулдаг гол одоо эцсийн цэг байж байгаа. Ингээд Монголын төмөр зам бол энэ холимог тээврийн ажиллагааг бол одоо 2025 оны 6 сарын 24-өөс хойш амжилттай зохион байгуулж байна. За шилжүүлэх ажих терминалын хувьд бол жилийн одоо 12.4 сая тонн ачаа боловсруулах ийм хүчин чадалтай терминал. За өнгөрсөн жил бид одоо энэ урт хугацааны гэрээний 3.5 сая тонн ачааг тээвэрлсэн. За энэ жилийн хувьд бол бид 6.5 сая тонн ачааг тээвэрлэх ийм зорилт тавиад нэг дахин нэмэгдүүлэхээр цаашлбал одоо энэ хэмжээг бас нэмэгдүүлэх 5-7 Гашуун Сухбат чиглэлдээ 9.6 сая тонн ачааг тээвэрлэх ийм одоо төлөвлөгөө өмнөө тавиад ингээд хэрэгжүүлээ ажиллаж байна. Оны эхнээс одоо эхний 2 сарын байдлаар өнөөдрийг хүртэл 1.2 сая тонн, үндсэндээ 1.3 сая тонн ачааг бол экспортлоод тээвэрлээд байж байна. Нэг хоногт ачих нэг ажилтны хэмжээ. За хоногт бид 5-7 Гашуун Сухбат чиглэлдээ 8-9 хос галтрыг аялуулж байна. Тэгээ энэ нь бол үндсэндээ хоног тутамдаа бид бол 28-аас 30 мянган тонн ачааг бол одоо 5-7 Гашуун Сухбат чиглэлд татан экспортын тээврийг зохион байгуулж байгаа гэсэн үг. Шилжүүлэх ачих терминал маань 24 цагийн үйл ажиллагаатай явж гэнэ үү? Ажлын систем байна. Шилжүүлэх ачих терминалын хувьд бол галийн хяналтын бүс за тэгээд 81 га талбайд хамардаг. За 24 цагийн үйл ажиллагаатай явдаг. За ээлжиндээ одоо тасралтгүй төмөр замчид өдөр шөнийн ээлжээр 24 цагаар үйл ажиллагаа явуулж байгаа. За шөнийн ээлжинд бол одоо хөлийн гарц хаалттай үед одоо хойноос ирж байгаа галтргаа татаа авах, автомашинуудаа ачиж бэлдэх, бүрдүүлэлтээ хийж бэлдэх гэдэг энэ ажиллагаануудыг бол тасралтгүй үйл ажиллагаар зохион байгуулж байгаа.